Тэгвэл соронзон оронг одоо бид нар энийг анх ингээд дэлхийн эрдэмтэд маань нээгээд одоо ингээд бас судлаа, шинжилээл, хэмжээл яваад байгаа тий. Тэгвэл энэ соронзон орны хэмжилтүүдийн талаар та ярьж өгөөч. Энэ яг яаж хэмжээд байна? Хаана хэмжээд байдгийг гэд. За соронзон орны хэмжилтийг бол Монгол улсад бол их дээр үеэс 1800-аад оны үеэс эхэлж хэмжиж эхэлсэн байдаг. Гэхдээ манай улсын эрдэмтэд биш, Оросын албаны улсын эрдэмтэд Монгол оронд соронзон орны анхны хэмжилтүүдийг хийж эхэлсэн. Тэгээд үүний дараагаараа бол 1965 онд манай Монгол улсад анхны соронзон оргил байгуулагдаад соронзон ориглууд байгуулагдаад соронзон хэмжилтүүдийг хийж эхэлсэн юм. Тэгэхээр соронзон орныг бол тогтмол соронзон орн болон ховсох соронзон орны хэмжилтүүдийг бид нар хийдэг. Сайн байцгаана уу сонсогчдоо, үзэгчдээ. Хөхцэнгэр радиогийн Weekly шинжлэх ухаан тань мэдхийн подкаст эхлэхэд бэлэн боллоо. За эхлээд юун түрүүн зочноо танилцуулъя. Шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, физикийн ухааны доктор Амар Жаргал ирсэн. За бид өнөөдөр соронзон орон, соронзон шуурга түүний нууцаас ярилцъя. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хамгийн түрүүнд би танаас соронзон орон гэж одоо яг юу хэлээд байгаа юм бэ? Бид нэр яагаад тэр соронзон орон гэдгийг нүдэрээ харж чадахгүй ч гэсэндээ яг үргэлж одоо тэдний дунд амьдраад идэх юм бэ? Энийг бас та энгийн бидэнд бас энгийнээр гоё тайлбарлаж хэлж өгөөч. За баярлалаа. Анх 1600 онд энэ дэлхийг соронзон оронтой гэдгийг болоод баталсан байдгийн. Тэгэхээр анх яаж баталсан бэ гэхээр мэдээд физикийн аливаа нэг зүйлийг, аливаа нэг үзэгдлийг батлахын тулд бол заавал туршилтаар баталсан байдаг. Тэгэхээр энэ үед бол соронзон материалуудыг, байгаль дээр байгаа материалуудыг ашиглаад одоо дэлхийн хойд зүг, урд зүг нь бол соронзон туйлтай байдаг юм а гэдгийг бол баталсан байдаг. Тэгэхээр тэр соронзон орны өөрчлөлтийг болоод бид нар яаж мэдэх вэ гэхээр тэнгэрийн өнгөөр тэнгэр ямар өнгөтэй биднэрт харагдаж байна. Энэгээр бол бас мэддэг. Тэгэхээр бол хамгийн эхлээс нь бол энэ соронзон орныг бол өргөргийн хувьд бол өөрчлөлтөөр нь бид нар дундаж өргөрөг, дээд өргөрөг гэд өргөргүүдийг ангилсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ өргөргүүдийг ингэж ангилсан нь бол бид нарт болохоор энэ соронзон орны өөрчлөлтөөр бол энэ бид нарт ажиглагдах байдлаар ингэж ангилсан байдаг. Тэгэхээр бол соронзон орн бид нарт бол яг ил харагдахгүй. Тэгэхээр энийг бол байгаль өөрөө дэлхийн цөмтэй байна. Үүнийг тойроод бол одоо соронзон орн үүсдэг юм а гэдгийг бол энэ байгалиасаа ингэж харагддаг, мэдрэгддэг байна тийм. Мэдрэгддэг тийм. Тэгэхээр энэ соронзон орн бол газар бүхэнд өөр байна. Цэг бүхэнд өөр байдаг. Тийм. Тэгэхээр энэ бол нэгдүгээр цаг хугацаанаас хамаарна, хоёрдугаар координатаас хамаардаг. Тэгэхээр энэ соронзон орныг бол бид нар одоо дэлхийд даяараа 200 гаруй соронзон ориглууд, соронзон энэ станцууд ажиллаж байдаг. Тэгэхээр энийг бол цаг хугацааны хувьд тойрчлогдож байна уу? Газар зүйн хувьд ямар өөрчлөлттэй байна гэдгийг бол бид нар бүртгэж ажилладаг. Энийг мэддэг. Хэрвээ энэ дэлхийн соронзон орн, одоо энэ соронзон орн хэрвээ байхгүй болвол яг юу тохиолдох вэ? Та энийг гоё тайлбарлаж өгөөч. Манай дэлхий бол одоо энэ наран доош ойрхон хамгийн ойрхон оршиж байгаа соронзон энэ гариг. Тэгэхээр наран дээр болж байгаа энэ бүх процессууд нь манай дэлхий рүү одоо мэдрэгддэг. Тэгэхээр наран дээр ямар нэгэн үзэгдэл явагдахад тэр үзэгдэл дэсрэлт, дэлбэрэлт, идэвхт үзэгдлүүд тэр үзэгдлүүд явагдсны дараа манай дэлхий рүү тэр бөөмс плазмод ирдэг. Тэгэхээр дэлхийн соронзон орн бол энэ бүгдээс одоо хүн төрөлхтнийг хамгаалж идэг. Хамгийн чухал одоо давхарга. Тэгэхээр дэлхийн өөрийнх нь соронзон орн байхгүй бол тэр их хүчтэй цахилгаан соронзон толгойн аюулаас бол
бид нарыг одоо дэлхийн сорон зовор байхгүй бол хамгаалагдахгүй агаар мандалд өөрчлөлт орно. Тийм байна тий. Давхарга гэж та хэллээ тий. Давхарга гэж хэллээ. Тэгэхээр энэ соронзон давхарга гэсэн үг үү? Би зөв хэлж байна. Соронзон давхарга магнитосфер гэж тий. Тэгэхээр нарнаас ирж байгаа тэр нөгөө их цэнэгтэй бөмбөсүүд плазмын урсгал нь дэлхийн сорон зовор оронтой яг харилцан үйлчлэж байгаа тэр нэг хэсэг байна. Тэр харилцан үйлчлэж байгаа тэр хэсгийг соронзон давхарга гэж нэрлэдэг. Тэнд болохоор болоод их олон үзэгдлүүд явагддаг л да. Тэгэхээр эхлээс нь болоод одоо тэр их хүчтэй бөмбөсийн цахилгаан соронзон долгионы энерги нь энэ давхаргад хурж ирэхээр нөгөө кинетик энерги хөдөлгөөний дулааны энерги болоод агаар мандал руу янз бүр энэ дамжих процессууд явагдана тийм. Биднэрт энэ соронзон орон, энэ соронзон шуурга хүнд яаж нөлөөлж мэдрэгддэг вэ? Бидэнд яаж мэдрэгдэх вэ? Наран дээр болж байгаа үзэгдэл нь өөрөө наран дээр тол үүсэх үзэгдэл бас байдаг. Энэ нь болохоор 11 жилийн үедээ нар идэвхтэй болоод идэвхжил нь багасаад байдаг. Тэгэхээр яагаад тийм нарны идэвхжил игсэж багасдаг вэ гэхээр тэр нарны цөмд болж байгаа процессоос болдог. Тэгэхээр нарны экваторын дээд өргөрийнх нь 30 градус, доод өргөрийнх нь 30 градуст ингээд тол бүүсэх процессууд болно. Шинээр тол буусан. Тэр тол буусж байгаа процессууд игсээд экватор руугаа шингэж алга болдог. Тэгэхээр энэ үед бол нөгөө нарчин идэвхтэй болоод идэвхжил нь буураад идэг. Тэгэхээр энэ идэвхжлийг бол эрдэмтэд бол нэлээд дээр үеэсэн бол нийцэн. Тэгэхээр энэ наран дээр идэвхжил явагдаж байгаа үед биднэрт болохоор бас соронзон шуурга дэлхийд ажиглагддаг. Энийг бид нар яаж мэддэг вэ гэхээр нөгөө соронзон орныг бүртгэж мэддэг. Тэгэхээр бид нарын нөгөө бүртгэж байгаа соронзон элементүүдэд дахиад нөгөө ийм ховссон зүгээр хэвийн үед бол нэг тогтмол юм шиг барьж яснаа гинт өөрчлөгдөд ороод ирдэг. Тэгэхээр энийг бид нар бол соронзон ороо өөрчлөгдөж байна. Соронзон ховсол явагдаж байна гэд үздэг. Тэгэхээр би хүний биед яаж мэдрэх вэ? Тэгэхээр энэ ирж байгаа цахилгаан соронзон долгионы тэр давтамж нь хэрвээ миний зүрхний цахилгаан сорон одоо зүрхний бичлэгийн давтамж нь шүү дээ. Энэ давтамжтай хэрвээ далайцсан таарч явах. Эсвэл энэ тархины цахилгаан бичлэгийн давтамжтай таарч байгаа тохиолдолд бол ядрах, стресс ийм үзэгдлүүд бол бас болдго юм аа гэдгийг бол судалж байгаа. За соронзон орон гэдэг ерөнхий ойлголтыг хүмүүст хоёлаа өглөө тий. Тэгвэл соронзон оронг одоо бид нар энийг анх ингээд дэлхийн эрдэмтэд маань нээгээд одоо ингээд бас судлаад шинжилээл хэмжээл яваад байгаа тий. Тэгвэл энэ соронзон орны хэмжилтүүдийн талаар та ярьж өгөөч. Энэ яг яаж хэмжээд байна? Хаана хэмжээд байдгийг гэд. За соронзон орны хэмжилтийг бол Монгол улсад бол их дээр үеэс 1800 оны үеэс эхэлж хэмжиж эхэлсэн байдаг. Гэхдээ манай улсын эрдэмтэд биш, Орсын албаны улсын эрдэмтэд Монгол оронд соронзон орны анхны хэмжилтүүдийг хийж эхэлсэн. Тэгээд үүний дараагаараа бол 1965 онд манай Монгол улсад анхны соронзон ориглууд байгуулагдаад соронзон хэмжилтүүдийг хийж эхэлсэн юм. Тэгэхээр соронзон орныг бол тогтмол соронзон орн болон ховсох соронзон орны хэмжилтүүдийг бид нар хийдэг. Тэгэхээр яагаад тогтмол соронзон орны хэмжилтийг хийдэг вэ гэхээр Монгол орны хэмжээнд харьцангуй жигд тархсан бүх нутгуудад тухайн цэг дээр соронзон орн нь ямар өөрчлөлттэй байдгийг гэдгийг бол бид нар судалдیں۔ Тэгэхээр 5 жил тутамд бол Монгол орны 35 цэгт очиж соронзон орны хэмжилтийг хийдэг. Тэгэхээр 5 жилийн дараа энэ цэг дээр энэ соронзон орн хэдэн нано теслагаар өөрчлөгдөж байна вэ гэдгийг нь бол бид нар хээрийн хэмжилтээр судалдیں۔ Хээрийн хэмжилтээс гадна бид нар одоо тогтмол соронзон орны хэмжилтийг энэ соронзон ориглуудтай хийдэг 7 хоногт нэгээс 2 удаа орж идэг. Одоогийн байдлаар бол манай Монгол улсад нэлээ 5 толгой соронзон оргил байна. Ховд соронзон оргил байна. Дундгав аймагт байна. Тосон цэнгэл Завхан аймгийн Тосон цэнгэл сумд бас ийм соронзон оргил тасралтгүй хэмжилтийг хийдэг. Гэхдээ энэ нь болохоор соронзон хэмжилтүүд нь секундын нэрвчлэлтэй, баягуу сайн нэрвчлэлтэй тийм хэмжилтүүдийг бид нар хийдэг.
Тэгээд тухайн тэр соронзон орноор хэмжсэн соронзон орноор бид нэр хээрийн хэмжилтээр юу хийдэг гэхээр ажиглагдсан бидний соронзон орноос газрын гүвний бүтцийг тодорхойлох. Хэрвээ ажиглагдсан соронзон орн байх юм бол энд бид нар агаар мандал, цэнэгт мандалтайгаа процессуудыг одоо өөрчлөлтийг тодорхойлох ийм судалгааны ажлуудыг бол хийдэг. Нэгэнт энэ нөгөө хэмжилт энэ Монгол орныхаа талаар яриад хэлсэн юм чинь энэ соронзон орны судалгааных нь энэ түүхээс нь бас дахиад жоохон танаас асууя гэж бодож байна. Дэлхийн соронзон орн гэвэл мэдээж олон эрдэмтнийг дурдах бах тий. Тэгвэл Монгол орн энэ соронзон орны түүхээс нь танаас асууя гэж бодож байна. За Монгол орнд бол 1965 онд Шинжлэх ухааны академийн энэ физикийн хүрээлэнгийн дэргэд одоо энэ соронзон оргил бол байгуулагдсан Аюуш Жав гэж академич Аюуш Жав гэж хүн бол байгуулагдсан. Одоо энэ анхны лаборатори байгуулагдаад энэ соронзон оргил байгуулагдаад ажиллаж исэн хүмүүсийн манай Даваа Самбаа хаах энтергээд эрдэмтэд бол бас одоо мөртлөө бид нарт бол заавар зөвлөгөө өгөөд бас ажиллаж идэм аа. Тэгээд нэлээд хідэн цэгүүд байд юм шиг байна те. Тэгээд байнга ингээд байдаг цэгүүд дээр хэмжилтүүдээ хийдэг юм уу? Бас их сонирн байна л да. Эсвэл ингээд солигдоо яваад байдаг юм уу? Ер нь тэгээд Монгол орны та ховд гэлээ. Өөр хаана гэсэн бэ? Байнгын ажиллагаатай 4 соронзон оргил гэж байдیں۔ Энд бол бид нар 7 хоногт нэг удаа хэмжилт хийдэг. 24 цагийн тасралтгүй ажиллагаатай станцууд энд ажилладаг. Энд бол дэлхийн соронзон орны X, Y, Z гэсэн 3 байгуулагчийг бүртгэдэг, бусад байгуулагчийг хэмждэг ийм судалгааны ажил хийдэг. 5 жил тутамд очдог. 35 энэ эртний хувьслын цэг гэж байдаг. Энд бол яг тодорхой одоо жишээлх юм бол Хинтээ аймгийн тэр сум, Дорногов аймгийн тэр сум гэд яг тэр цэг дээр тэр координат дээр 5 жилийн дараа очиж хэмждэг ийм хэмжилтүүд бас байдаг. Хэмжилт хийж явах явцдаа бас энэ гинтийн одоо гамшигч гэдэг юм одоо юу гэж хэлэх вэ? Аюулч гэдэг юм уу? Иймэрхүү юмнууд гардаг уу? Эннээс нь бас та дурдж өгөөч. Хэмжилтийн цэгүүдийг болохоор голцоо бид нар нисэх одоо хүн амьтнаас бас энэ нөгөө машин тэргээс хол хотын хөдөлгөөнөөс хол тийм газар байгуулдаг. Тэгэхээр тэнд бол тийм юу бас одоо хувцсгонор бол соронзон материал байхгүй ямар нэг юм цаг маг энэ төр бүх одоо энэ ийм зүйлт энэ төр бол байхгүй хэмжилт хийж байгаа юм бол. Соронзон шуурга гэж юу вэ? Яаж үүсдэг юм бол? Соронзон орн бол өдөр болгон одоо ингээд хаасайг соронзон орн байж байна. Тэгэхээр тэр соронзон орны их хэмжээний өөрчлөлтийг бид нар соронзон шуурга гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл наран дээр ямар нэгэн үзэгдэл, идэвхт үзэгдэл явагдсны дараа энэ үзэгдэл ажиглагдана. Наран дээр идэвхт үзэгдэл явагдаагүй бол соронзон шуурга ажиглагдахгүй. Жил болгон тохиолдохгүй. Яг соронзон тэр нарны идэвхжил өндөр жилүүдэд соронзон шуурганы тоо ихсээд нам жилүүдэд соронзон шуурганы тоо багасна. Соронзон шуурга бол одоо дундаж өргөрөхт бид нарт бол ажиглагдах магадлал хол байдаг. Яагаад тэгэхээр нөгөө нарнаас ирж байгаа цахилгаан соронзон төлөвч эхлээс нь нөгөө дэлхийг ингээд шахаад дэлхийн соронзон орныг шахангуудаа нөгөө бөөмсүүд нь хойд туйл, урд туйлын одоо нөгөө соронзон орны хүчний шугамын задгай хэсгүүдээр орно. Тэгэхээр тэр дэлхийн гариг хоорондын орон зай цацагдсан тэр плазмын урсгалж нь одоо заавал тэр хэсгээрээ биш одоо шүний хэсгээрээ нөгөө энерги маш их болоод плазма энерги их болонгуудаа шүн буцаад тэр соронзон орны хүчний шугамын дагуу хойд болон урд туйлын хэсгээр ажиглагдана. Хойд болон урд туйлын яг тэр хэсгийг авралын бүс гэж нэрлэдэг. Нөгөө аврора гэж яриад байдаг. Аврора гэдэг. Тийм. Аврора ч нөөрэ болохоор яг тэр их гоё тэр гэрэлтэй гэсэн үг. Тийм үг тийм. Тэгэхээр тэр тэнгэр ямар гоё өнгөтэй гэрэлтэж яана гэдгээр энийг хэлж байгаа. Тэгээд тэр авророо чинь зөвхөн одоо тэр хойд болон урд дээд өргөрөгт байхгүй. Бид нарт болоод ажиглагдана. Тэр бол соронзон шуурга маш хүчтэй тохиолдолд тэр одоо авророо бид нарт ингэж тэлж экваторлоо тэлж ажиглагддаг.
Тэгэхээр энийг юм бол одоо их одоо агаар мандалд их хэмжээний бөмбөсөд орж ирээд явжлагдаад тэнгэр гоё өнгөтэй харагдах. Энэ үзэгдэлт. Энэ авраараа туйлын туяа гэж хэлж болох уу? Туйлын туяа. Тийм мөн тий. Энэ туйлын туяаг бид нар харахын тулд Норвег ч юм уу тий, Швейцар ч юм уу, өөр чи хаана Шинэ Зеланд, Антарктид, Арктид гэдэг. Ааха. Хамгийн их миний мэдж байгаагаар бол Норвегт очиж хардаг туйлын туяа. Гэхдээ энийг ингэж харахын тулд жилийн тэр үеэр очиж харж болдго юм а гэж яг нэг юм тогтсон хугацаа байдгийм үү? Яг тэр туйлын туяа үзэгдэх өөрөөр хэлбэл соронзон шуурга болж явах тэр үе хэлээд байгаа юм байна шүү дээ тий. Хугацаа байдгүй эсвэл байхгүй юу? Тэр хизээч байж болох уу? Хизээч байж болно. Тийм үү. Заримдаа одоо 1 сард ажиглагдсан байна. Зарим үед нь 3 сард ажиглагдсан байхад ер нь маргааш ажиглагдана гэж бид нар хэлж чадахгүй. Одоо бид нар маргааш газар хөдлөлтөнд гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрний шиг нөгөө байгалийн үзэгдэл болохоор бид нар энийг урьдчилан хэлэх боломжгүй. Тэгвэл одоо нөгөө техник технологи өгсөн болохоор хиймэл дагуулууд, дэлхийн орчмын хиймэл дагуулууд байдаг. Энэ нь болохоор нарнаас ирж байгаа тэр их плазмын урсгалыг бол хэмждэг. Тэгээд тэр магнитосфер буюу одоо биднээс нэг 10 дэлхийн радиус дээр байгаа тэр тэнд байгаа тэр хурд тийм ээ тэр нарны салхины хурд нь нэг 300-аас 400 км/сек байна. Энэ нь бол манай одоо лабораторид хийсэн эргээхээр бидний судалгаагаар 1 цагийн дараа ирдэг. Тийм. Тэнд ямар нэгэн тесрэлт болохоор тэнд импульс ажиглаад одоо нэг орон нь саваад мэдрэгдээд ороод ирдэг. Тэгэхээр нөгөө энэ соронзон шуургын хэмжилт хийгээд та нар маань судлаад байгаа шүү дээ. Энэгээр бол урьдчилан мэдэх ямар ч боломж байхгүй. Одоо бол манай нарны физикийн бол бас энийг мэддэг. Наран дээр тесрэлт болохгүй тийм тал бүсэд гэдгийг мэддэг. Тэгэхээр тэн дээр за тесрэлт болж шүү одоо тэгээд шуурга ажиглагдана гэдэг. Тэгвэл тэр тесрэлсэн тэр плазмын тэр судлагдсан соронзон орнтой тэр плазмын бомс заав дэлхий рүү ирэх албагүй. Гариг орон зэд өөр тийшээ бас шийдэгдэх боломжтой тий. Тэг ямар нэг тохиолдлоор дэлхийд ирсний дараа бол бид нар ирсэн байна гэдэг. Тэгэхээр энэ нарны дэлбэрэлт соронзон шуурга соронзон шуургыг ярихын тулд ер нь соронзон орныг ярихаар заавал нар руу орчих гээд ах шиг надад бол анзаарэгдэж байна. Наран дээр болж байгаа процессоос хамаарч тэр соронзон шуурга яаж явагдах нь одоо тодорхой болох гэдэг нь шүү дээ. Наран дээр тесрэлт дэлбэрэлт ямар нэгэн идэвхт үзэгдэл болсны дараа нь дэлхийд тэр бөмбөцөд ирээд плазмын урсгал дэлхий рүү ирсний дараа бид нарт соронзон шуурга ажиглагдана. Хэрвээ дэлхий рүү тэр тесрэлт болсон ч гэсэн дэлхий рүү ирэхгүй бол бид нарт соронзон шуурга ажиглагдахгүй дэлхийн соронзон орн хэвэн байна. Тэгвэл дэлхийн соронзон орныг бид нар 8 байгуулагчаар хэмждэг. Тэгэхээр энэ яг судалгааныхаа чиглэлээсээ хамаарат бид нар аль байгуулагчаараа бид нар хэмжих вэ гэд одоо хэвтэй байгуулагчаар бид нар соронзон шуургаан одоо ингээд тандаж байна. Соронзон орны бүрэн хүчлэгээр бид нар талбай хэмжилттэй хэрэг хэмжилтэнтэй яваад соронзон орны өөрчлөлтөөр бас тодорхойлж байна. Тэгээд нисгийн салбарт бид нар соронзон хазээлт ямар байна вэ гэд ингээд олон талын судалгаа хийгээд явдаг тийм. Анх энэ соронзон орон энэ тухай нөгөө судалгаанда бүр айгүй олон жилийн өмнө анх хийж байхдаа нэг юм саваа хэлбэртэй гэж хэлсэн байдгийн билээ шүү дээ тий. Нэг хэлбэр төрс байдаг юм уу ер нь? Саваа одоо бол дэлхийг болохоор диполис соронзон орн гэдэг. Тэгэхээр нөгөө 2 туйлтай, хойд урд 2 туйлтай. Тэгээд туйлаасан. Тэгээд саваа соронзны цагираг гүйдэл ингээд өөр тэгээд соронзон орнууд бас байна. Тэр нөгөө юунаас хамаарч ийн гэд. Тэгээд нөгөө цэник хөдөлж ийн тэгээд цэник хөдөлж ийн тэрийг тойроод оронд үсэж ийн. Тэгээд цэник хэрэг хөдөлж ийн гэвэл гэдэл. Зөв. Соронзон шуургыг зарим маш хүчтэй соронзон шуурга. Зарим үед ингээд бараг ингээд мэдрэгдэхээргүй. Эднэрийн ялгаа яагаад ингэж ийм байгаад байдгийг юунда байна? Одоо соронзон орны өөрчлөлт нь өөрөө 50 хүртэлх нано Теслагаар өөрчлөгдөж ивэл бид нар бага хэмжээний соронзон шуурга гэж ангилдаг. Тэгээд 100 нано Теслагаар өөрчлөгдөд ирэх юм бол дунд хэмжээний хүчтэй соронзон шуурга болно. 250 нано Тесла буюу ер нь нэлээд их хүчтэй. Одоо тэр гаднаас ирж байгаа тэр долгион дэлхийг хэр их хүчтэй дарж байна.
даралт учруулж байна. Тэр хэмжээгээр бидний соронзоороо маш хүчтэй багасж ирдэг. Тэгэхээр хэдий ч нэ тэр соронзоор их багасж байна. Тэр тусмаа их хүчтэй соронзон шуурга болдог. Тэр хүчтэй соронзон шуурга бас энэ дэлхийд болоод дэлхий дээр байгаа хүн амьтанд нөлөөлөх байдал нь ямар хөө байдаг мэдрэгддэггүй бас мэдрэгдэх бах та. Би бол тэгж бодох юм мэдрэгддэггүй болов уу? Харин судалгаагаар үзэхээр яг тэр соронзон шуурга болсон 7 хоногт биш. Тэрний дараа 7 хоногт эмнэлэгт одоо хэвдэгтэй зүрхний ямар нэгэн өвчлөлтэй ч юм уу стресссэн ядарсан ийм хүмүүс эмнэлэгт хэвдэх болсон энэ айгүй өндөр идэг гэдэг л дээ. Тэгэхээр яагаад тэгэхээр тэр нөгөө шуурга болж яхад тэрийг мэддэг. Шуурга болоод өнгөрснийхаа дараа нөгөө үзүүлж харуулаад тэгээд л хэвддэг. Тэгэхээр мэдрэгдэж чинь стрессддэг гэдэг. Энд тийм энэ шуумны үзэгдэл гэдэг энэ үзэгдлээд энэ яадаг гэхээр нөгөө дэлхийн агаар мандал одоо агаар мандал давхаргуудын хооронд тодорхой хэмжээний юм цахилгаан соронзон долгион явж идэг. Тэр нь болохоор 8 ГГц 14 ГГц гэдэг тодорхой хэмжээний энэ давтамж дээр болохоор хүний цахилгаан бичлэгийн давтамж дээр одоо зүрхний тархины энэ төр тий энтэй ингээд давхцах тохиолдолд ингээд юм их ядардаг стресстэй ийм зүйлүүд явагддаг. Тэгээ энэ цахилгаан шуургын соронзон шуурга маань хэр удаан үргэлжилдэг. Одоо жишээ нь нэг хүчтэй шуурга болъё гэж бодъё. Тий. Хугацаа нь ямар байдаг вэ? Соронзон шуурга бол ер нь 3 хоног дунджаар хэрвээ нэг шуурга бол нэг тесрэлтээс үүссэн шуурга бол дунджаар эхлээд өрнөл явагдаад ингээд одоо ингээд буцаад сэргэх үедээ болоод нэг 3 хоногийн хугацаатай л явагддаг. Тэгээд 7 хоногийн төр үргэлжилсэн шуурга зарим тохиолдолд бас байдаг. Энэ болохоор дахиад нөгөө нэг тесрэлт явагдаж наран дээр нэг үзэгдэл явагдаж байна. Энийний дараа дахиад бас нэг дэлбэрэлт явагддаг. Тэгэхээр дахиад нөгөө учруулж байгаа даралт нь нэмэгдээд идэг. Суугаар багсаад буцаад ихсэх ийм үзэгдэл байдаг. Дэлхий дээр одоо яг таны энэ хэлж байгаа шиг бүр ингээд бараг л түүхэнд бичигдээд үлдэхэр тийм том тесрэлт наран дээр явагдаад энд шуурга соронзон шуурга үүслэгсэн тийм тохиолдлыг байвал та хэлж өгөөч. Бас Монголд байна уу тэр тохиолдол гарсан уу? За анхны соронзон шуурга анхны ажигласан соронзон шуурга бол Карингтоны соронзон шуурга гэж байдیں۔ Тэгэхээр энэ соронзон шуурга бол асар хүчтэй цахилгаан холбоо тасарсан, тог тасарсан тэр үедээ одоо 1859 он болохоор телеграм тасарсан энэ ийм үзэгдлүүд болсон харанхуулсан. Дараагийн хүчтэй соронзон шуурга бол 2015 оны 3 сарын 15-ны Патрикийн соронзон шуурга. Энэ соронзон шуурга бол манай Монгол улсад ажиглагдсан. Энэ соронзон шуурганы идэвхжил бол 250 нанотесла хүрсэн хүчтэй соронзон шуурга туйлын туяа бол Монгол улсад ажиглагдсан ийм тохиолдол. Энэ соронзон шуургуудад одоо та хэлж байгаа нөгөө цахилгаан тасрах гэж тэгж ш тэ. Тэгэхээр яг энднэрийг бас ярих хэрэгтэй, асуух хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Цахилгаан, интернет, GPS тэ гар утсын дохио алдагдана. Эднэрт ингэж нөлөөлдөг байх нь шүү. Шууд ингэж тасарчд юм уу? Яаж нөлөөлт юм? GPS-ийн дохио алдагдана. Эднэр ягаад тэр нөгөө ирж байгаа цэнэгт бөөмс чинь газарт бол индукцийн цахилгаан гүйцэлгүй үсгээрээ трансформаторын ажиллагааг болгож чинь. Тэгэхээр трансформатор ажиллагаагүй тохиолдолд эрчим хүчний доголдол үүсдэг. Тэгээд долгионыг алдагдахад нөгөө ариутай долгион агаар мандалд их хэмжээний одоо цэнгийн хоримтлол орж ирж байгаа болохоор нөгөөд бас дахиад цахилгааны одоо долгионы давтамжийг өөрчлөх ийм үзэгдлүүд болдог. Тэгэхээр энэ бол GPS алдагдана. Тэгвэл нисэх онгоц те. Одоо энэ агаараар нисэж байгаа онгоц байна. Хиймэл дагуулуудад бас яаж нөлөөлөх үү? Нөлөөлдөг баг. Хиймэл дагуулын электроникийн схемийг одоо маш их хэмжээний зэнэгт бөмбөгдөж байгаа учраас электроникийн схемийг нь ажиллагаагүй болгодог. Би ингээд таны явуулсан материалаас үзэхэд соронзон лувшил гэдэг үг гарч ирж байна лээ. Энэ яг юуг хэлээд байна вэ?
цахилгаан соронзын долгион гэдэг маань өөрөө маш олон давтамжтай. Энэ давтамжийн дотор байгаа богино хэмжээний 1 секундэд 10 хэлбэлзэл хийх маш богино хугацаанд хэлбэлзэл хийж байгаа тэр үзэгдлийг болохоор соронзон логшилт гэж нэрлэж байгаа юм. Одоо маш богино хугацаанд хүний зүрхний давтамж ч юм уу те богино хугацаанд өөрчлөгдөж байгаа тэр сигналыг бид соронзон логшилт гэж нэрлэдэг. Өөрөөр долгионы урт нь баг гэсэн үг. Бид нар соронзон шуургыг 3 хоногийн үетэй юм аав штэ. Тэгэхээр нөгөө логшилт маань 5 секунд, 10 секунд, 20 секунд гэдэг юм. Богино хугацааны богино үетэйг л авна. За энэ донд бас соронзон мандал гэдэг үг гараад ирсэн. Мандал нь хаавар байна уу гэж би бас бодчихлаа. Мандал гэж юу хэлээд байна вэ? Соронзон мандал. Дэлхийн өөрийнх нь соронзон орон нарнаас ирж байгаа цахилгаан соронзон одоо нарнаас ирж нарны салхитай өөртөө яг харилцан үйлчилж байгаа тэр хэсгийг одоо маш том давхарга үүсэж байгаа байхгүй нөгөө хамгаалаад цахилгаан соронзон долгионоос хамгаалаад айгүй том тэр давхарга үүсгдэг. Тэрийгээ соронзон мандал гэж нэрлэдэг. Тэгээ соронзон мандал нь өөрөө бол яг нар дарж байгаа болохоор нарны талдаа бол жоохон шахагдсан. Тэгээд хойд тул руугаа жоохон зовён, шөнийн талдаа бол сүүл хэлбэрийн тогтсон тэр бүтцийг нарны салхи гэдэг ойлголтыг бол анх 1950-ад онд Паркер нарны салхийг бол баталснараа энэ соронзон мандал гэдэг бол ойлголтын шинжлэх ухаанд орж ирсэн. Сансрын цаг уур гэж баг хэлмээр санагдаад байна тий. Гариг хоорондын орчинд даралт ямар байна, их хэмжээний температур ямар байна, плазмын урсгал ямар байна, хурдан нь ямар байна гэхээр плазмын нэгт ямар байна гэхээр одоо нарнаас ирж байгаа нарны салхины хурд чинь 300-аас 400 км/сек байхад шуургатай үед 600-аас 800 км/сек болно. Тэгэхээр нарны дэлхийд үзүүлж байгаа даралт бол 1 нанопаскал байхад шуургатай үед бол 2-4 нанопаскал хүчтэй дардаг. Тэгэхээр хүчтэй бид нар дэлхий рүү ингэж шахаж орж ирж байна гэсэн үг байхгүй тэр даралт. Тэгэхээр тэр гариг хоорондын орчин өөрчлөлдөг. Та нар маань одоо жишээ нь одоо Монголд би нэг юм зураг харж байна. Одоо үзэгчдтэй бас энэ зургийг харуулъя. Энэ ингээ газар тавьсан төхөөрөмжүүд байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ маань одоо яах вэ? Яг нөгөө соронзон орноо хэмжилт хийж байгаа байдал уу? Энэ багажнуудыг бас тайлбарлаж өгөөч. Энэ манай соронзон судлалын салбар нь тогтмол соронзон орны судалгаа, соронзон орны эрдний хувьслын судалгаа, соронзон орны хувьсах соронзон орны судалгаа гэхээр энэ шуурганы судалгаа гэдэг. Тэгээд үүнээс гадна бүс нутгийн соронзон орны өөрчлөлтийн судалгааг хийдэг. Тэгэхээр энэ бол цахилгаан соронзон орноор гүний бүтцийг тодорхойлох ийм судалгааны ажлын багжууд байна. За одоо бас нэг зургийг үзэгчдтэй харуулна. Энэ зургийг бас та тайлбарлаж хэлж өгөөч. Энэ дээр бас их тодорхой харагдах болов уу гэж бодож байна. Соронзон орны талаар байна уу? Энэ яг юуг харуулад байна уу та тайлбарлаж өгөөч. Энэ яг соронзон мандлын зураг. Мандал гэдэг нь мандал гэж байгаа нь. Тэгээд нарнаас ирж байгаа нөгөө цахилгаан соронзон долгион буюу плазмын урсгал тэгээд дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэн тэр завсрыг яг харилцан үйлчилж байгаа тэр завсрыгаа энэ соронзон зааг гэд тэгээд энэ зааг өөрөө бөөмсийг нэвтрүүлэхгүй байх хэрмэлзэлтэй. Тэгээд тодорхой нөхцөлд энд бөөмс хэрвээ нэвтэрч орж ирэх юм бол соронзон одоо нөгөө дэлхийн хойд туйл, дэлхийн өмнөд туйлаар бөөмсийн асгарах. Энэ гол байгаа бөөрөнгийн дугуй нь юу вэ? Дэлхий өөрөө. Дэлхий байна тий. Тэгээд соронзон мандал нь байна тий. Ингэж хувааж үзсэн байх нь шүү дээ тий. Зурган дээр тайлбарлуулах юм гарах нь тий. Наран талаасаа шахагдсан. Зөвхөн нар туссан тал нь надлаар нь явж байна тий. Тэгээд шөнийн талдаа дандаа юм сунаж тогтсон 25 дэлхийн радиустай тэнцэн. Шөнийн тал бол магнитосфер. Тэр завсар бол дахиад нөгөө их олон плазмууд байна. Тэгээд дэлхийг тойрсон маш олон ийм плазмууд орсолоод байна.
За одоо манай Монголд энэ яг энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэд маань ер нь хаана байна вэ? Хичнээн эрдэмтэд яг энэ соронзон шуурга энэ Монгол талаа бариад ингээд ажиллаад байна вэ? Эрдэм шинжилгээний ажилтнууд маань. Тэ. Манай одоо орон геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбар бол 10 эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Тэгээд эндээс бол 3 4 эрдэм шинжилгээний ажилтан бол энэ ховсох соронзон орны судалгааг хийдэг. Тэгээ бас үйлдэл эрдэмтэд бол энэ тогтмол соронзон орны судалгаа болон бүс нутгийн соронзон орны өөрчлөлтийг хэмжих юм судалгааны ажлуудыг хийдэг. За би танаас ер нь бол соронзон орны тухай, соронзон шуурганы тухай гэд өөрийнхөө сонирхсан асуултуудаа бол асуулаа. Магадгүй таны бас асууж энийг ярих гэсэн чинь үлдчихлээч гэдэг юм уу те? Өөртөө ярих гээд бэлдсэн байсан зүйл байгаа, орхигдсон болвол хоёлоо одоо яриа тэгээд өндөрлөе. Тэгээ манай дэлхий бол нартай харьцуулахад бол маш жижигхэн. Тэгэхээр наран дээр болж байгаа ямар нэгэн процессууд бол наран дээр жижигхэн юм шиг харагдсан ч гэсэн манай дэлхийрээ бол нөмөрч ирж байгаа нь бол маш том юм цахилгаан соронзон юм энерги байдаг. Тэгэхээр энийг бол бид нар ямар үед бол бид нар одоо соронзон энэ орны өөрчлөлт байна вэ гэхээр заавал наран дээр тэр идэвхт үзэгдэл болсны дараа наран дээр тесрэлт болсны дараа бид нарын энэ соронзон орны өөрчлөлт бол энэ дэлхийн газар болгонд өргөрөг бүрт өөр хэмжээгээр бол ажиглагддаг. Ийм л үзэгдлүүд. Энд би харж байна л да Улаанбаатар, Монгол оронд бол Улаанбаатар 5 толгой ховд гэд энэ ориглууд нь байх шиг байна тий соронзон. Тий. Соронзон ориглууд тэгэхээр байнга ажиллагаатай. 24 цагийн тасралтгүй бичлэг тэнд бүртгэгдэж байдаг. 7 хоног болгон соронзон орны хэмжилтийг хийж идэг. Ийм соронзон шуургыг бид нар бол тэнгэрийн өнгө биднэрт шөнө ямар өнгөөр харагдах байдлаар бол бид нар тэнд соронзон шуурга явагдсан байх шүү гэдгийг бид нар мэднэ. Яаж мэдхүү? Яаж харагддаг? Ногоон өнгөөр харагдана, улаан өнгөөр харагдана. Тэгээд яагаад ногоон, улаан, цэнхэр өнгөөр харагддаг вэ гэхлээр тэнгэрийн өнгийг энэний англи нь болохоор тэр бөмбөгийн урсгал одоо цэнэгт мандлын хэр өндөрт бөмбөсөд тархаж ин хэр өндөрт явуулагдаж ин гэдгээс хамаарат тэнгэрийн өнгө нь өөр харагддаг. Тэгэхээр та яг задлаад хэлвэл цэнхэр харагдвал яаж яах гэсэн үг юм? Ногоон харагдвал яаж яах гэсэн үг? Гадны газраас нэг 100 км-ийн өндөрт байх юм бол тэнд хүчил төрөгч юм уу азотын молекулууд тархсан байх юм бол ногоон өнгөөр харагдаад 200 км тэнд бөмбөсөд тархсан байх юм бол цэнхэр өнгөөр харагдаад 300 км тархсан байх юм бол улаан өнгөөр харагдаад гэдэг ингээ энэ нь болохоор тэгээд хэлбэрийн хувьд бол бас ангилдаг л да энэ хөшгөн хэлбэртэй нөө тооцоо хэлбэртэй байна уу дискрет тархалттай байна уу гэд энэ өнгөдөө бас ангилж явдаг. За тэгээд одоо хоёлаа энд хүрээд яриагаа өндөрлөе доо. Манай студид ирээд бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Та бүгд амжилт хүсье. За ингээ өнөөдрийн зочин шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан физикийн ухааны доктор Амар Жаргал байлаа. Бид өнөөдөр соронзон орны тухай, тэр дундаа бас соронзон шуурганы тухай ярилцлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо, үзэгчдээ. Тэгэхээр та бүхэн бас бидний бусад подкастуудыг үзхийг хүсэж байгаа болвол Хөхцэнгэр радио гэж бичээд YouTube сувг руу мөн Хөхцэнгэр радио гэсэн одоо Facebook пэйж руу ороод үзээрэй. За хэрвээ та сонсохыг хүсэж байгаа бол 82.9 110.9 гэсэн долгионоор радиогоор сонсоорой. Түр баяртай дараагийн дугаараар эргээд уулзъя.
тэрийг тойрж орон үүсдэг. Баггүй. Тэгэхээр нөгөө тим имиж нөгөө ингээд хүнд нэг актер нөгөө цэнийг хөдлөөл орон үүсэл энэ тэргээ тайлбарлахаар айгүй хэцүү болчтой. Нөгөө тий тэгэхээр нөгөө тэр нэг яг дэлхийн соронзон орон гэж юу вэ гэдэгсэн шүү дээ тий. Тэгэхээр манайх яг энэ нэг цөмд ингээд нэг юм цөм ингээд халуун цөм бид нар нөгөө галтуулын дэлбэрэлт гэж одоо энэ тэнд галтуул дэлбэрээд идэг шүү дээ. Тэгэхээр тэр нэг цөмөөс нь тэр нэг хайлмаг бодис гарч ирсэн ирж гин гэдгийг бас мэдрээд идэг. Тэгэхээр тийм цөм байгаа юм чи орон үүсэж ин л гэж л өгөнд болоод бид нар тайл гэж хэлдэг. Тэгээ та сая тэгж яриаггүй шүү дээ. Ярьчихгүй мартчихжээ. Тэр чи яг ингээд толгомцсон байсан юм сая нөгөө хайхаар тийм. Тэрийг яхаа за зүгээр ярьчих юм уу одоо энэ хэсгийг чихвчээ зүгээд сая яг саяныхаа хэсгийг зүгээр рек дараал бичээд авчих. Тэгээ би голд нь оруулчих. Та яг чихвчээ зүүж агаад сая зүгээр яхаа зүгээр л харин би бүр жоохон дэлгэрүүлээ ярьчаасаа гэж бодоод байсан. За яг та саяныхаа хэсгийг бид нар чинь тайлбарлахдаа сая дэлхий юу гэчвэ та сая яг саяныхаа юу зүгээр ярьчих. Тэгээд ингээл яг саяных шиг бараг л ингэж сууж байгаа таас аюугаа ярьчихж байгаа байхгүй юу? Тэгээ энийгээ зүгхээр л байх. Энэ чи хэцүү юм аа. Яг тэр анхны юун дээр тайлбарлсан шүү дээ. Тэрэн дээр ч л би яг энэ хэсгийг чинь тастаад нэмээ оруулчих. Соронзон орон гэж юу вэ гэдэг дээр. Тий. Та зүгээр энэ нэг амар онол ярих гэж байгаа юм шиг айгу хэцүү. Илтгэл тавих гэж байгаа юм шиг битээ сандар. Зүгээр энгийнээр ингээ алдсан чамаагүй тайлбарлаад саяныхаа тэгэл хэлчих. За ингэж байгаа л хэлчих. Тэгэхээр цахилгаан цэник хөдөлж яхад тэрийг тойроод соронзон орон үүсдэг. Энийн шиг дэлхийн өөрөө цөмтэй. Тэгэхээр бид нар галтуулын дэлбэрэлт тэр мэднэ юу гэж мэдхөө гэхлээрэ дэлхийн гүнд бол ямар нэгэн юм шингэн ийм хайлмгууц байна гэдэг тий. Тэгэхээр тэнд хөдөлгөөн явагдаж байгаа тохиолдолд манай дэлхий бол соронзон оронтой. Тий. Тэгэхээр үнийг бол одоо дэлхийн соронзон орон гэж ингэж жишээд ингэж тайлбарлаж болох нь. Тий. гэж хэлж байна. Жишээгээр ингэж тайлбарлаж болно хэлдэ та. Жишээ одоо тэгээд энийг л бид нэр дэлхийн соронзон орон гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө цөмөө тойроод цөмтэй учраас бид нарт соронзон орон үүссэн байдаг. За баярлалаа. Соронзон элементүүд ч юм уу төмөр ч юм уу уурхай ч юм уу те эднэрт энд материал ийм өөрчлөлттэй материал байна. Та нар энд ухах юм бол одоо энэ одоо геологийн хайгуулт энэ төр судалгаанууд ингэж гарч ирдэг байхгүй. Тэгэхээр нисгтэр бид нар зураг зураад өгчдөг байхгүй. Тэгэхээр нисг чинь ингэж хазаахгүй одоо бид нар хой зүгээр ингэж хазаана гэдгийг ингэж өгчдөг байхгүй. Тэгэхээр нэг актер соронзон хорон гэж хэлээд байдаг болохоор манайхан чи нарийн нэг ингэж юугаар нь чиглэлээр нь тэр ингэж судалгаанууд хийдэг. Энийг ярьж болох болоо одоо. Одоо эглэр чинь би ярьсан. Энийг ярьсан. Тий. Соронзон бүрэн хүчлэгээр бид нар гүний бүцтийг хээрийн хэмжилт хэрэгэлдэг. Тэгэхээр тэрийг хээрийн хэмжилт гэдэг байхгүй бид нар. Тэгээд нисгэд иргэний нисгийн ерөнхий газарт бид нар соронзон хазаалтаа гаргаж өгдөг. Тэгээд ийм юмнууд ер нь айгу нарийн ингээд хийгээд явд ингээд нэг том нэртэй юм шиг мөртлөө жижиг юм судалгаанд одоо өрөмтлөг хийхээ оронд энэ бүтцээр одоо гүний бүтцээр соронзон орны өөрчлөлтөөрөө одоо энэ Улаанбаатар хот орчмын сэлб орчмын геотермал судалгаа төрөний тэр зураг чинь геотермал судалгаа байхгүй юу. Тэгэхээр яг би өөрөө тэр геотермал судалгаа хийхгүй манай нэг залуу хийж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө амрагч очи миний термалыг ярьчих гэвэл шиг. Тэгээд би өөрөө илүү их яриад байгаа. Би өөрөө яг энэ шуурган дээр ажилладаг байхгүй юу. Тэгэхээр энэ шуурган бол илүү их ярьсан тий. Тэгээд энийг хийдэг яг улсууд манайх ч одоо 3-4 улсууд бас байдаг. Айгуу гоё. Одоо тэгтээ дэлгэрүүлж ярьдаг.
дахиад нэг л хүн гэсэн үү? Одоо Баатар хөөч минь хин нэг хүн нарны тухай ярина. Тэгэхээр эн чинь нөгөө нэг яг наран дээр одоо тэр нэг ингээд тесэрч байгаа юм чи ингээд нэг бид нар ингээд нэг телевизээр нэг зураг харагдаад тесрэлт боллоо шүү гэдэг нэг юм жижиг гогцоо яваад идэг ш. Тэр чинь соронзон орон байхгүй юу? Тэр чинь наран дээр амар ол юм соронзон орон байж. Тэр нэг гогцоо чи ингээд шидэгдэхээр манай дэлхийг бүрэн хамарсан ийм томасар хүчтэй ийм Соронзон шүү. одоо нөгөө бөмс палазм ирээд цахилгаан соронзон долгио ирж байгаа байхгүй бид нар одоо ингээд лазерын хорц гэрлийг ингээд харж чаддаггүй шүү дээ тий. Ингээд юм хүм зүгэл тий гагнуур магнуурыг харахаар энэ амар одоо нүд гэмтэй чинь гэдэг шүү дээ. Тийм хүчтэй долгионууд ороод ирдэг байхгүй юу? Тэр долгионууд тэгээд нөгөө кротоглоод Энийг бас яриулах л байж. Энэ жишээ бол гоё л байна. Ингээд тий ийм юм тий жишээнүүд уг нь ингээд жишээгээр л бид нар чинь одоо ойлгохгүй харин ингээ харах байхгүй. Бариад авахар юм байхгүй тэгээд төсөөлж бодоод байгаа. Төсөөл тий. Тэгэхээр тэр нэг юм да нэг тэр холол нэг юм бид нар зургаас харахад нэг юм хар юмнаас ингээл юм үүсэт идэг шүү дээ. Тэр чинь болохоор амар том ганцхан тэр үүсэж байгаа нь одоо маш их температуртай 5000 килоны температуртай тийм хүчтэй халуун хайлмаг юм гэж өсөрж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр соронзон орон байхгүй бол бид нарыг хамгаалж чадахгүй. Тэр соронзон орон болохоор одоо бид нарыг одоо тэр цахилгаан соронзон долгионоос хамгаалж идэг давхарга нь байхгүй юу. Яг өөрөө. Энийг хэлсэн билүү та? Хэлсэн үү? Хэлээг аяа. Би яг одоо ингээ ярих юм бол дахиад ямар гоё ингээл асуух юм гарч ирж байна. За. Айлгсан уу? Тийм үү? Тэгээ та яа юм ингээ. За болохгүй болж ихвчгүй ингээ ярьж байгаа гэж оруулахгүй. Энэ нэг ихэл хэсэгтэй ч юм уу нэг Тэгээ. За сая бол их гоё юм ярьлаа шүү дээ. Би бас яг дотроо бодож байсан. Тэгээ бичиж байгаа бах та гэсэн чинь таны бичсэн сая. Бичсэн. Тийм ингээд яг та чөлөөдөө сууж байхдаа аюу гоё яриад байгаа. Тэр энэ зүүчгэл зүгээр. Тэгээд за зүгээр. За яг уу энэ дээр рилээс зүгээр тий. Нэг дээр ингээд яхаа би өчтөж дүү сайхан ингээд ялчраа. Өөр ч одоо тэгэхээр тэр энэ соронзон мандал гэж одоо магнитосфер гэж байгаа бол ийм аюу тий нэг талаас нь бол агаар мандлын хамгийн гадна талынхын давхарга. Тэгээ нөгөө талаас нь бол цахилгаан соронзон долгионы аюулаас одоо энэ дэлхий болон хүн төрөлхтнийг хамгаалж байгаа ийм давхарга өөрөө. Ийм учраас бол энэ соронзон мандал бол заавал хэрэгтэй. Тийм бай тий. Тэрөөсөө бидний баг хамгаалагч юм давхаргал юм биш үү тий. Тийм биш. Тэгээ одоо тэр юу нэвтрүүлэхгүй. Цахилгаан соронзон долгионыг шууд хүний бие организм руу нэвтрүүлэхгүй байх хамгаалж идэг ийм давхарга. За гоё жишээтэй ярьлаа шүү дээ таас та сая бол. Тий. Одоо тэгээд нарнаас нэг хүн ирнэ. Өөр юм хэлсэн өөр газар өөр сэдвэр хүн ирнэ гэд тань яриаггүй тий. Нарнаас би харин нарнаас гэдэг нь мэдээгүй таныг ярихаар нь л ирэх юм байна да гэ. Тий нарнаас яа тэгэхээр ерөөсө би ингээд нарны тухай зарим нэг ингээд айгүйх ярьж байгаас нар ингэж нар гэж. Тэгэхээр нарын яг нараа судалдаг юм том лаборатори сектор байгаа байхгүй манайх чинь. Одоо орны. Тэгэхээр энэ нарны зураг авдаг, титмийн юуны зураг авдаг. Энэ улсууд одоо тесрэлт болж байгааг энэ улсууд өөрснөө ажиглаж мэддэг. Тэдгээр толбноос ийм тесрэлт үүслэе гэдгийг хэлдэг. Тэгэхээр толб гэж ярьд юм тий. Толб гэдэг тий. Тэгэхээр ингээд энэ нар ийм бөөрөнхий экватортай хоёр талд нь ингээд нэг том бөөгөнцөр том одоо нөгөө нэг плазмын урсгал бөөгнөрж гаад тэгээл экватор руугаа уусаж алгалал дахиж шинэ толб уусаж алгалал байдаг. Тэгэхээр энийг нарны идэвхжил гэж нэрлэдэг. Тэгээд энэ толб нь аяйгуу гоё юм эрвэхний зураг шиг юм харагддаг байхгүй зурган дээр. Тийм үү. Үсээл алгалаад байдаг. Тэгэхээр энийг алдарт эрвэхээ диаграм гэж нэрлэдэг. Тийм үү. Одоо интернет дээр хайвал айгуу шууд харах гарч ирнэ. Наран дээр тий нарны идэвхжил яагаад явагддаг вэ гэдэг дээр. Зөв. Яагаад идэвхжил явагдаад байгаа юм бэ? Идэвхжил явагдсан байх юм бол шуурга болоод байж тээ гэд ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь
бидний ажиглаж байгаа одоо бидний бүртгэгдсэн сорон зайн оронд тогтмол сорон зайн орны 90% нь бид нар нэг 10% нь л ховсох сорон зайн орн байдаг. Тэгэхээр тэр 10 орны ховсох сорон зайн орнд яад вөхөр нарнаас ирж байгаа цэнэгт бөмбөс манай сорон зайн оронд яаж нөлөөлж байна вэ гэдгийг судалтай. Одоо тэгээд үлдсэн нь бол нөгөө 50,000 60,000 нано Тесла нь бол зөвхөн тогтмол сорон зайн орн нь. Одоо нөгөө дэлхийн цөмтэй холбоотой үүсгэсэн сорон зайн орн нь. Тэгээ газар болгонд өөр өөр байна. Координат болгонд өөр өөр байдаг болохоор бид нар заавал одоо өөр олон улсад энэ 200-аад сорон зайн ориглууд ажиллаж байгаа юм чинь заавал Монголд энэ сорон зайн ориглол ажиллах хэрэг байна уу тийм биш. Монголд ажиглагдсан хувьсал нь ойролцоогоор адилхан боловч оргил бүрт ажиглагдаж байгаа тэр сорон зайн орны өөрчлөлт нь өөр байдаг. Ийм учраас бид нар энэ үзэгдлүүдийг заавал хийх ёстой. Тэгэл нэмэх үү бас одоо эдгээр ориглуудаа нэмж хасах гэсэн юм байдаг. Ер нь Монгол орны хэмжээнд одоо бол 4 гэдэг бол бас олон. Улаанбаатарт 2 байна. Ховд сорон зайн оргил тэгээд 5 сорон зайн оргилтэй юм. Баршлын хувьд 4, Улаанбаатарт 2 байдаг. Тэгээд Тосон цэнгэлд байна, Дундгав аймагт байна, Ховд аймагт байна. Дэлхийн сорон зайн орны бусад оюутайгаа ингээ холбогдож ажилддаг уу? Холбогдож ажилддаг бид нар. Тийм л дагуулын мэдээлэлтэй холбогдоод бид нар магнитосферийн судалгаа хийдэг. GPS-ийн гэмэл дагуулуудын мэдээлэлээр бид нар агаар мандалдаг электронны нийт агуулмжийг тодорхойлно. Тэгээд өөр бусад ориглууд дээр энэ сорон зайн шуурга яаж ажиглагдаж байна? Манай хувьсал, манайд эхэлсэн хувьсал тэдний хувьслуудтай таарч ийн үгүй юу гэдгийг заавал харьцуулан судалдаг. Тэгээд ингээд дотроо та нар ингээд нөгөө зөвхөн та шуурга судалдаг гэдэг шүү дээ тий. Ингээ хуваагдчихдаг юм уу? Энэ их том салбар болгоор тэгэл ингээд олон хүмүүс ингээд зэрэг нэг салбарыг одоо ингээд эртний хувьслын судалгаа нэг хэсэг нь яваад идэв. Тогтмол одоо хэмжилтийн судалгаа нэг хэсэг нь явж идэв. Тэгээд шуурга энэ төрийг бол бас нэг хэсэг болсод ингээд хийж идэг. Хийх ажил бас айгүй дата бүрдүүлэлт хийх ажлууд нь юу яах вэ? Хэмжилт хийн. Тий. Одоо хэмжил бид нар шуургыг бас заавал бүртгэдэг. Хизээ шуурга эхэлж гэн хідэн нано Теслагийн бага хэмжээний байна. Аль элементд нь илүү нөлөөлж байна. Тэгээд агаар мандалд, цэнэгт мандалд энэ шуурганы үед ямар үзэгдэл ажиглагдсан байна гэдэг өөрчлөлт. Би ч хөвчөө зүвчээ хичиг зүйлэхгүй. Одоо барыг дуустлаа уу юугасаа. Та тэгээд ихлээр юу гоё юу? Чаг нэрээ авчихсан. Чигтэй дүүчүүд дээр. Тэгэхээр л ихч болохоо хэлээд байгаа байхгүй юу? Ингэж ярихаа болчих. Бас чигтэй чигж болоод чигтэй харин одоо ингээд харин гоё юмнууд ярьцаа. Одоо энийгээ зүгээр тэр чигтээ жихвчгүй явчихлаа. Тэгээ ихч жихвчгүй явчих. Тэгээ би бол өөрийгөө саяны яриан дээр бол хасна. Зүгээр би дотроо юу гэж бодож байгаа нөхөрөө тий энэ ихчийг л өгөөд. Энэ ихчийг гинэ. Тэгэхээр сая юу ярьж илаа? Чи яг дундуур таслаа ичих. Гоё юм ярьж итэл. Юу ярьж илаа хоёлаа чи? Өөр бусад улсуудтай хамтарч ажилдгоо гэдэг гэж ярьж илүү тий бид нар тий. Одоо бол бид нар чинь юу штэ бүгд найрамдах Хятад ард улсын газар хөдлөлийн хүрээлэн Швейцарын технологийн их сургууль, холбооны бүгд Герман улсын Мюнстрийн их сургуулийн маш олон судалгааны багуудтай хамтарч судалгааны ажлуудаа хийдэг. Хамтарсан мэдээлэлээ солилцсон. Мэдээлэлээ солилцсон гэсэн үг. Тий. Тий за. Тэгээд өөр ч одоо асуух юм юу үлдээд байна вэ? Би нэг эндээс нэг юм харж ирсэн. Тэгээд за гэд өнгөрөөгөө явуулсан да. Юу байсан бэлээ? Сорон зайн хэмжилтээ 3 хуваасан байсан бэлээ. Тэгээ энэ дээр бас их сонир санагдчихсэн. Тэр л юм шиг санагдаад байна. Тэрийгээ тэгээд сорон зайн хэмжилтийн хувьсах тогтмол гэж ангилсан байна нана. Тий нэг
ангилсан байсан. Тийм тэгээд тэр тогтмол орон зай орны судалгаа гэхлээр бид нар 5 жил тутамд 10 жил тутамд тэр цэг дээр орон зай орон хэд байж хэдэн нано теслагаар өөрчлөгдсөн байна вэ гэдгийг нь очиж хэмжилт хийж судалдгийг тогтмол орон зай орны судалгаа гэж хэлдэг. Зөвхөн нарны үзэгдэлтэй холбоотой өөрчлөгдөж байгаа 2-3 хоногийн бага зэргийн хугацааны хувьд харьцангуй 2-3 хоног 7 хоногийн хугацаатай энэ хувьслаа авч үзэхийн тулд авч үзэж байгаа энэ орон зай орны өөрчлөлтийг нь хувьсгас орон зай орон гэж хэлж байгаа. Зөв. За. Ер нь бол өөр юм байна уу? Өөр юм байхгүй тий. Тий. Ер нь бол баяжуулчлаа. Энэ хэсгийг нь би монтажлаад ихчийн юг оруулъя. Тий. Тэгээд сая донд нэг жоох хэсгийг яг хэсэлчлээ. Тэгээд болчих уу? Тэгээ энийг уншихаар ингээ бүр ингээ цаашаа уншаад ингээ ойлгох гээд ингээ сучдаг. Би өчтөрчөнгөө ингээ сус. За чамаа би бүр орой энэ ажил дээр уншаад хэдэн асуулт бэлдээ. Орой гэртээ бүр хүүхдээ унтуулчих чаддаг ингээс. Бүр хичээл хийж байгаа юм шиг сонсон шин. Тий бүр энийг ойлгочих. Одоо ингээ гоё штэ олон талын мэдлэгтэй болоод энэ чи ясаа гоё юм бэ гэд графицгээ ингээд яагаад үзээд тахлаар гоё бид нар харин цөөхөн ажилчинтай манай салбар чинь тэгээ бид нар чинь нэг 10 ажилтнтай 5 доктортэй шүү дээ. Тийм үү. Тэгээд нэг бас ингээд их юм боддог, их боловсруулалт хийдэг болохоор бас яг энэ салбараар ингээд яг ийм судалгаагаар хийх гэдэг болсод нь бас ховор. Тэгээ эцэггийн яг энэ бас нэлээ сүргээ тэгштэглүүд энэ төр бодно л доо эн чинь нөгөө нэг Максвеллийн тэгштгэл энэ төргээд байгаа. Нэлээ жоохон математик талын явцад тэгээд бол харьцангуй залуу боловсон хүчин байхгүй ч бас үлийн жилүүдэд бол айгүй сайн боловсон хүчнүүд нэмэгдэж байна. Яагаад залуу байхгүй байгаа юм бол энэгээр яг ийм үгүй физикээр ер нь тулсууд их бага төгсөж шүү дээ. Тэгээд бага болчиход байна тий. Дээр бас нэг хүн иржээд энэ усны тухай өмнө нь бас нэг доктор орж ирсэн. Та үзсэн үү? Үзсэн. Гидроколог гэсэн тий. Тэгээ хурж ирээд бас биднэрт оюутан байхгүй боллоо гэж ярьжсэн. Одоо хүүхдүүд чинь хиймэл оюу ухаан энэ одоо бол нэг хэсэг компьютер энэ төр техник хангамж энэ төр их судалдаг гэсэн байна тий. Одоо бол харин залуучууд бас их орж ирж шүү. Нэг хэсэг физик ингээд дэлцэлт байхгүй болчлоо гэдэг их сургуулийн физик ингээд гэж хэлсэн шүү дээ. Бид нар бол их сургуулийн физик ингээд дэлцсэн багт их олон оюутантай байдаг гэсэн юм. Юу би сая юу асуух гэж байсан бэ? Саяны таны ярьсан тэр 5 эрдэмтэн профессор гэсэн те. Тэдүүлэхнээ бид нэр ажиллаж байна гэдгийг рил болгоод тасалж болох уу? Болохгүй. Хэрэггүй шүү. Тэрийг хэлж яах. За. Ойлголаа. Бусдаас нь л рил таслая те. Та энийг нэг зураг харж агаад аюугаа тайлбарлаад мэдээ хэлээд өгөөч. Одоо энэ зургийг чи энэ дээрээс өгөхгүй таны зүгээр царайч харагдана гэсэн үг заяа. Энэ зургийг чинь нэртэй нөгөө файлаараа байгаа шүү дээ. Би тэгээ яг таныг ярьж байгаа чинь дэлгэцэн дээр энийг ойлгоход энэ айгүй хэцүү юу? Хэцүү. Энийг хүн ойлгохгүй. Энийг ярьчихдээ мэт тий. Энэ болохоор нөгөө мэрэгжлийн юуны ангийнхан зориулсан. Энэ нөгөө нэг бөөмсүүд нь цэнэгт бөөмсүүд цацагдаж тагаар мандалд тэгээ буцаж нөгөө нэг хүчний шугамын дагуу орж ирээд туйл хэсгээр дагуу гүйдэл систем энтерөөс гээд тэгээ буцаж гарсан тийм гүйдлэг энтер тийм 3-4 гүйдлийн систем үсгдэг. Энийг тэгэхээр бүр нарийн болчин тий. Таны мэдхэд энэ туйлын туяа энэ харагдаж байгаа аврора мөн те. Тий. Энэ яг хар цагаан л гараад ирсэн байгаа. Таныг аврорагийн тухай яриад ирнэ. Би энэ зургийг өгчөж болно. Тий. Ингээд өнгө айгүй гоё зургнууд байгаа шүү дээ интернет дээр. Тий. Тэрийг өгөхөд болно. Тэрийг өгөөр гоё. Харин тийм тантай ярьж байгаа сэдвүүдтэй холбоотой таны тэр материалаас ер нь зургуудыг авчиж болно тий? Болно. За зөвшөөрөл аваад тавья гэж бодсон. Болно. Тэгээ ялангуяа би энэ зураг тайлбарлах гэдэг ингээд тэмдэглээд уншиж байхдаа явж байсан байхгүй юу? Энэ зургийг тайлбарлуулж яриулъя гэдэг. Тэр нь зурган дээр л тайлбарлахгүй бол энэ айгүй ойлгомжгүй юм их байд юм байна гэдэг. Жишээ нь энэ зураг одоо юу гэсэн? Энэ одоо бид нар нөгөө
Та сууж агаад тэгчээ. Энэ нөгөө ингэж одоо сорон зайн орны өөрчлөлт биднэрт ингэж бүртгэгддэг байхгүй юу? Тэгэхээр яаж бүртгэгдэж байна вэ гэхээр нөгөө марнаас ирж байгаа цахилгаан сорон зайн долгион чинь яг магнитосфер одоо нөгөө сорон зайн мандлыг ирээд шахан штэ. Амар их хэмжээний даралт учруулахаар дэлхийн сорон зайн орныг ийм хэмжээгээр унгааж өгдөг. Энэ хэдий ч нэ унах тусам багасах тусам төдий ч нэ хүчтэй сорон зайн шуурх ажиглагдана бид нарт. Тэгээд тэгээ буцаад 2 3 хоногийн дараа хэвийн түвшин рүүгээ явна. Сорон зайн орн багасчаад хэвийн түвшин рүүгээ. Одоо бид нарт сорон зайн орн 22 мянга байх ёстой гэх юм бол энэ багасаад 20 мянга руу болцсон буцаад дээшээ хэвийн 22 мянга руугаа өгсөн. Энэ үе шатна. Шуурганы үе шатууд. би намайг авдаа би энийг евро зурагтаа нь оруулна гэж бодоод энийг ингээд тэмдэглэжээ. Энэ зурган дээр саяны тайлбар орж ирнэ гэдэг ингээд тэмдэглэжээ. За 40 дугаар хавцсан юм байна шүү. Тэ энийг уг нэг чинь түрүүнд хэлсэн байгаа. Хэлсэн баг тийм. Хэлсэн байгаа За би тэгээ тэрийг дахиад ухраагаад сонсъё та. Гэхдээ их тавч хэлсэн болов? Яасан бол? Яг саяных шиг хэлсэн үү? Мэдгүй. За хоёулаа ер нь ингээд дуусгая та. За
нарны экваторын дээд өргөрийнх нь 30 градус, доод өргөрийнх нь 30 градуст ингээд тол бүүсэх процессууд болно. Шинээр тол бүүснэ. Тэр тол бүүсж байгаа процессууд игсээд экваторд байгаа шингэж алга болдог. Тэгэхээр энэ үед бол нөгөө нарчин идэвхтэй болоод идэвхчлэн буураад идэг. Тэгэхээр энэ идэвхчлийг бол эрдэмтэд бол нэлээд дээр үесэн бол нийцэн. Тэгэхээр энэ наран дээр идэвхжил явагдаж байгаа үед биднэрт болохоор бас соронзон шуурга дэлхийд ажиглагддаг. Энийг бид нар яаж мэддэг вэ гэхээр нөгөө соронзон орныг бүртгэж мэддэг. Тэгэхээр бид нарын нөгөө бүртгэж байгаа соронзон элементүүдэд дахиад нөгөө ийм ховссон зүгээр хэвийн үед бол нэг тогтмол юм шиг барьж яснаа гинт өөрчлөгдөд ороод ирдэг. Тэгэхээр энийг бид нар бол соронзон ороо өөрчлөгдөж байна. Соронзон ховсол явагдаж байна гэд үздэг. Тэгвэл соронзон оронго одоо бид нар энийг анх ингээд дэлхийн эрдэмтэд маань нээгээд одоо ингээд бас судлаад шинжилээл хэмжээл яваад байгаа тий. Тэгвэл энэ соронзон орны хэмжилтүүдийн талаар та ярьж өгөөч. Энэ яг яаж хэмжээд байна? Хаана хэмжээд байдгийг гэд. За соронзон орны хэмжилтийг бол Монгол улсад бол их дээр үеэс 1800-аад оны үеэс эхэлж хэмжиж эхэлсэн байдаг. Гэхдээ манай улсын эрдэмтэд биш, Оросын албаны улсын эрдэмтэд Монгол оронд соронзон орны анхны хэмжилтүүдийг хийж эхэлсэн. Тэгээд үүний дараагаараа бол 1965 онд манай Монгол улсад анхны соронзон оргил байгуулагдаад соронзон оргилууд байгуулагдаад соронзон хэмжилтүүдийг хийж эхэлсэн юм. Тэгэхээр соронзон орныг бол тогтмол соронзон орн болон ховсох соронзон орны хэмжилтүүдийг бид нар хийдэг. Тэгэхээр энэ соронзон орн бол газар бүхэнд өөр байна. Цэг бүхэнд өөр байдаг. Тийм. Тэгэхээр энэ бол нэгдүгээр цаг хугацаанаас хамаарна, хоёрдугаар координатаас хамаардаг. Тэгэхээр энэ соронзон орныг бол бид нар одоо дэлхийд даяараа 200 гаруй соронзон оргилууд, соронзон энэ станцууд ажиллаж байдаг. Тэгэхээр энийг бол цаг хугацааны хувьд тойрчлогдож байна уу? Газар зүйн хувьд ямар өөрчлөлттэй байна вэ гэдгийг бол бид нар бүртгэж ажилладаг. Энийг мэддэг.
Соронзон шуурга жил болгон тохиолдохгүй. Яг соронзон тэр нарны идэвхжил өндөр жилүүдэд соронзон шуурганы тоо ихсээд нам жилүүдэд соронзон шуурганы тоо багасна. Соронзон шуурга бол одоо дундаж өргөрөхт бид нарт бол ажиглагдах магадлал хол байдаг. Ягаад гэхээр нөгөө нарнаас ирж байгаа цахилгаан соронзон долгионч эхлээс нь нөгөө дэлхийг ингээ шахаад дэлхийн соронзон орныг шахангуудаа нөгөө бөөмсүүд нь хойд туйл урд туйлын одоо нөгөө соронзон орны хүчний шугамын задгай хэсгүүдээр орно. Тэгэхээр тэр дэлхийн гариг хоорондын орон зай цацагдсан тэр плазмын урсгалж нь одоо заавал тэр хэсгэрийн биш одоо шүний хэсгээрээ нөгөө энерги маш их болоод плазма энерги их болонгуудаа шүн буцаад тэр соронзон орны хүчний шугамын дагуу хойд болон урд туйлын хэсгээр ажиглагдана. Хойд болон урд туйлын яг тэр хэсгийг авралын бүс гэж нэрлэдэг.